Сайн эрхэм үзэгчдийн энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр бол 2026 оны 1-р сарын 19-ний дарга. Өнөөдөр Америкийн нэгдсэн улсад Мартин Лютер Кингний өдөр, холбооны улсын амралтын өдөр болж байна. Амралтын өдрөөр товч сонирхолтой мэдээ хүргье. За өнөөдөр хэвлэлүүдийн анхаарлыг татаж байгаа нэг мэдээ бол ерөнхийлөгч яагаад Гринланд арлыг цэгийн хүчээр эзлэхээр ярьж байгаа шалтгаан тодорхой болсон тухай ийм мэдээллүүд олонний анхаарлыг татаж байна. За энэ бол Норвегийн ерөнхий сайд Трампаас түүнд илгээсэн зурвасыг захиаг ил болгосон ийм үйл явдал болж байна. За энэ мэдээг бол анх томоохон мэдээллийн их сурвалжууд, тухайлбал New York Times, BBC, CNN, CBS News, PBS зэрэг хэвлэлүүдээр мэдээлж байсан. За мэдээлэл нэгэнт хэвлэлд задарсан учраас Норвегийн ерөнхий сайд энэ захиа үнэн бодиттой гэдгийг өөрийн биеэр баталгаажуулсан байна. За Трампын захианаас дэлхийн нийтийн хийж байгаа товч дүгнэлт. За дүгнэлт гэхээс илүүтэй Трампын өөрийнх нь хэлж ярьсан бичсэн зүйлсээс маш тодорхой харагдаж байгаа агуулга нь Трамп өөрт нь Нобелийн шагнал өгөөгүйд хорсож Европчуудыг Гринландаар дарамталж байгаа гэдэг нь ийхүү тодорхой болж байна. За тиймээс ч Трампын зөвлөхүүд бол энэ захиаг зөвхөн Норвегийн ерөнхий сайдад илгээгээд зогсоогүй. Үүнээс гадна Европын бүх орнуудын тэргүүнүүдэд хуулбарыг нь илгээж хорсол занлаа илэрхийлсэн тухай мэдээлж байна. За тиймээс сошиал ертөнцид олонний анхаарлыг татаж байгаа Трампын захиаг орчуулж, утгачлж үзвэл хүндэт Жонас Танаа нэгэнт танаа орон 8-аас илүү дайн дажин дуусгасан миний биед Нобелийн шагнал өгөөгүй учраас би зөвхөн энхийн их тайвны тухай хариуцлага хүлээх боломжгүй болж байна. Харин цаашдаа Америкийн нэгдсэн улсын тусын тулд алхмуудыг хийх болно гэж. За дайны улс энэхүү арлыг бол Орос хятадуудаас хамгаалж чадах уу? Ер нь энэ арлыг эзэмших хэрэгтэй юу? Үүнийг нотлох бичиг баримт байхгүй. Зөвхөн хэдэн зууны тэртээ нэг зав утсан тухай л ярьж байгаа. Тэгэж ярил манай завнуудад ч зөндөө очиж байсан. Үүсэн бий болсон цагаас нь хойш НАТО-гийн төлөө их зүйл хийсэн хүн надаас өөр байхгүй. Харин НАТО Америкийн төлөө юм хийх цаг нь болжээ. Бид Гринландыг бүрэн эзэмшилдээ авах хүртэл дэлхийд их тайван гэж байхгүй гэсэн. Ийм утгатай захиаг бол ерөнхийлөгч Трамп, Норвегийн ерөнхий сайд, үүгээр зогсохгүйгээр Европын бүх орны тэргүүнүүд нарт илгээсэн гэдэг нь тодорхой болж байна. Ийхүү Трамп Венесуэлд халдахтай зэрэгцээд Гринландыг авах яриаг дахин сэргээсэн тэр ч байтугай цэргийн хүч ашиглах тухай занал хийлж эхэлсэн нь өөрийнх нь ярьж байгаа дэлхийн геополитик бөмбөрцгийг иргэшээлдээ авах Америкийн номлол зэрэг энэ ямар ч хамаагүй. Харин өөрийнх нь жижиг эрх ашиг өс хонзон өөрийн эгог тэжээх алхам байсан гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна. Тиймээс Венесуэл болон Гринландыг тойрсон үйл явдлууд, яриаг хэлэлцээрийг эдгээр үйл явдлуудыг том зургаар нь харвал Трамп Нобелийн хорооны өгөөгүй шагналыг хүчээр булан авч байгаа. Улмаар энэхүү шагнал өгөөгүй улс орнуудыг хашраахаар шийдэж байгаа мэт харагдахаар мэдээлэлүүд гаргаж байна. Ингээд дэлхийг хамарсан энэхүү томоохон улс төрийн яриа хэлэлцүүлэг маргаануудыг хэрхэн дүгнэх дүгнэлтийг танд үлдээж байна. Ингээд ямартай ч амралтын өдрөөр та бүхэнд тоож мэдээ хүргэлээ. Манай сувгад subscribe дарж байгаа нийт үзэгч та бүхэнд маш их талархаж байна. Цаашдаа та бүхэн манай сувгийг үзэж байгаа бол subscribe дарж манай сувгийг болон бидний ажлыг дэмжээрэй гэж хүсэж байна. Анхаарал хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.